Маргааш шахуулаад одоо өнцөө 8 цагт ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэр суусны дараа нэг хэсэг бол ингээд гэртээ ажиллагаа нэг 2-3 сар суусан жоохон хэл үзээд тэгээд ном хэвлэл хууль дүрм үзээд ингээд сууж хавцаад бол ажил хийхгүй ерөөсө болохгүй юм байна гэд. Gold Village компани захирал Пүрэв Дашин Гамбат гэдэг одоо миний танил найз маань одоо барилгын хуульчаар чиний туршлага бол маш хэрэгтэй байна. Хамгийн гол нь туршлага хэрэгтэй, тийм л хүмүүс хэрэгтэй юм гэж одоо санал хүсэл тавьсны дагуу бид ажилласан. Энд бол нэг төрөөс авдаг тэтгэврээс гадна би одоо ингээд өөртөө тодорхой хэмжээний ажилтай болоод одоо ингээд сард бол ингээд 4 сая орчим төгрөгийг цалин авч байна. Тэгээд энэ зорж байгаа шахалгааны шийдвүүдийг гаргаж ажиллахдаа 220 барилтын шийдвэрийг ашиглана. 380 барилтын шийдвэрийг ашиглах манай байгууллагын цахилгааны хариуцсан жирэлээс тэнцээс аюултай ажлын зөвшөөрөл авч ажиллана. Тэрийг ойлгож байгаа ч. Ахмад хүмүүстийг авч ажилласнаас нэгдүгээр тэднүүсийн амьдралын туршлагаас суралцсан. Хоёрдугаар залуу үеэ халамжлан хүмүүжүүлнэ. Би ч гэсэн өөрөө дотроо боддог одоо ингээд өөрхөө мэддэг чаддаг хууль эрхийн холбогдолтой болон ямар юм байна. Тэрийг бүгдийг залуучуудаа зааж зөвлөж явдаг. Тэгэхээр ингэж хамтарч ажилласнаар бол манай нийгэмд бол их дэвшил өөрчлөлт авчран шүү гэж би одоо дараагийн хүмүүстэй захих гэж байгаа маа.